Дэнжи мангад хүчит шонхор Нарантуул 2-гийн 2 том махны бөөний төв бий. Иргэд болон албан байгууллага мөн хуваараа бизнес эрхэлдэг иргэд энэхүү хоёр газраас ихэвчлэн махан авдаг гэхэд хэлцдэггүй. Тэгвэл саяхан Украин цул мах 20 мянгад хүрлээ гэх мэдээлэл сошиал орчноор тараад байсан юм а. Энэ талаар бид бүхэн газар дээрээс нь үнэн бодит мэдээллийг сурвалжлахаар Улаанбаатар хоттой хамгийн хэмт мах худалдаалагддаг хүчит шонхор захыг зорьсон юм а. Бид махны тасаг руу орвол урдаас ирж яваа нэгэн ах Украин мах 16 мянга байхдаа яах вэ? Ажилгүй байхад яаж амьдрах гээд байгаа юм. Одоо ч махыг килограммаар навч чадхаа байж дээ. Үнэн өсчгөр хүчрэхгүй хэцүү юм да гэж амандаа бовтнох нь тодоос тод сонсогдож байсан юм а. Махны төрөлцөн хэсгүүдээр нь явж үзвэл хоньны мах килограмм нь 8500-аас 9500, ямааны мах 8300-аас 9500, адууны мах 7000-аас 8000, үхрийн мах 11000-аас 16000 төгрөгийн хооронд зарагдаж байсан юм а. Хамгийн дээдлийн махад 14 мянгатай байгаа шүү дээ. Сайн тарган мах нь тэрнээс доош байгаа. 20 мянган мах энэ төр манад юусоо байхгүй. Бид нар бол 8500-аас 9000-ийн хооронд авж байгаа. Тэгээд дангуй дээр зарж байгаа үнэ нь 12500-аас 14000-д зарж байгаа шүү дээ. Хамгийн дээдлийн тарган мах. Тэгээд янз байгаа. Тийм болохоор 20 мянган энэ төр гэсэн мэдээлэл бол манад байхгүй. Манай зах дээр бол тийм мэдээлэл угаасаа байхгүй. Тэгээ би чи өхөр иштэй мэдээ чи адуу зардаг байхгүй юу? Адуу ч 7-оос 8000. Тийм л байна дөө. Өөртөө авцаа гэдээр авах. Гаднаас авахтаа юу? 6-аас 6500 байна. Аа. Иргэдийн худалдаа авах хэрэгтэй. Гэхдээ яг хөө тэгээд бас бид нар чи ингээд өөрснийхээ хэр хэмжээд харуулаад юм авчихаар ингээд дуусаад байгаа шүү дээ. Мэдээж махаад одоо ингэж дуусч байгаа. Аа нэг 100 гаруй ил мах аваад тэгэл дуусчих шүү дээ. Ер нь бол Аа. Одоо орд тус захын хэмжээнд махны үнэ 1 кг нь 1000-аас 6000 төгрөгөөр нэмэгдээд байгаа юм. Үргэлжлүүлэн Нарантуул 2 захыг зорж махны худалдаагчдаас мөн адил зарим нэг үнийг тодруулсан юм а. 13 мянга гуйна. Та өөрөө ерөнхийдөө хэдээр авч байна? Өөрөө 8200. Тэгээс 13 гэхээр чинь 5200 төгрөг бол юу гэж зарж авсан юм чинь? Тэгэж шүү дээ. Тэгтээ 8 яг 200-д оруулахгүй шүү дээ. 8200-аас 9 800-ийн хооронд байгаа. Үхрийн мах уу? Үхрийн мах нэг энэ хөлдөө махыг нэг 8800 л авч байгаа шүү дээ. Тэ. Нэг 11500 тэ. Ижээ зарч. Яг л нэг хэсэг нэг заримдаа ховорддог байхгүй юу? Тэ. Өдөө нөгөө малын засан масна гэ ховордоо тэр үеэр нэг яах өссөн шүү дээ. Өсөөд нэг 14500 тал байсан. Амгийнхан дээд. Та үхрийн махаа хэдээр зарж байна? Одоогийн байдлаар 11000-аар зарж байна. Та өөрөө худалдаж авдаг хэдээр авч байна? 7500 8000 гэр авч байна да. Бид одоо унцаас 7000-аас 8000 хооронд аваад 11500 зарж авсан. 11000-аар. Тэгэнгүүтээ хамханы ус Иргэдийн худалдаа авах хэдээр? Иргэдийн худалдаа аваад тэгэнгүүтээ жоохон тааруулж байгаа шүү дээ. Гэтэ махны ханшууд тэгэнгүүтээ бас гайгүй шүү дээ. Нэг үе бодох юм бол ахуйд бол ерөөсөө махны ханшууд харьцангуй сайхан байгаа шүү дээ. Дөрөв нэг үе бодох юм бол сайхан тогтвортой байгаа шүү дээ. Өдөр орнотгоо зөндөл орж ирж байна. 4 жилийн эргэлтээр Баян ядуугийн зааг улам алсарсаар амьдрал сайхан болон ядуурлаас гаргана гэж итгэж хүлээсэн иргэд эцэстээ махаж авч чадахгүй хэмжээнд хүрч байна. Хүний анхдагч хэрэгцээ бол хоол. Гэтэл сайхан амьдрал ингэж үргэлж амладаг төрийн түшээд иргэдийнхээ анхдагч хэрэгцээг ч хангаж өгч чадахгүй байна. Түүнчлэн монголчуудын уламжлалт хооллолт хүнсний бүтээгдэхүүнд зарцуулж буй өрхийн төсөвт махны эзлэх хувь зэргийг харгалзан үзвэл мах бол иргэдийн эдийн засгийн чадамжийг тодорхойлох нэг хэмжүүр юм а. 16-д анзаартай дэж шүү дээ. Тэгэд одоо энэ дээр ер нь яг ямар үнэ ханштай ямар болтой юм? 12500 тал байна шүү дээ. Үхрийн гуйны мах 13 тал байна. Тэгэхэд энд бол 16500 гэж шүү дээ. Яг нэг дор амттай ингээд өөрөөр ханштай. Дундаж үн бол ер нь нэг 13 тал байна. Тэ. Тэгэхэд бол зарим нь хэдэрч шүү дээ. 16500 юу гэсэн үг вэ? Тийм үнээр мах авахгүй шүү дээ. Энэ хүчит шонхор дээр ч мах те. Ерөөсө 1 кг махан дээр ерөөсө хуучин дээр үед бол 100 цаас нэмж зардаг байсан. А яг одоо 1000 цаас нэмжээж болно. Тэгэхэд чинь 5-6 мянгаар нэмээд байгаа байхгүй юу? Төр засаг дарах хэмжээ авах хэрэгтэй, хяналтаа тавих хэрэгтэй. Өөр юм байхгүй шүү дээ энэ. 13-тэй 13500-тэй үхрийн мах 17000-тэй гээд 17 юм дээр байж шүү дээ. Манайхны энэ жинжил жоохон юм нэмээд байгаа юм дөө.
бензин тосных нь үн хямдарсан байна. Тэгээд бас ард иргэдээ босоод хүнийг бас нэг наанта цаанта бодохгүй тэгэл хэцүү л шүү дээ. Бид нар бол өчигдөр бандман тэр нэг жоохон гүчи бододоо нэг гой хүзүү хоёр шүү дээ. Гэж 56 мянган төгрөгөөр авлаа штэ гэж ирж байгаа байхгүй. Тэгвэл тэр чинь тэгээд 3 айл яаж хувааж идэх юм тийм биз дээ нэг. Тэгээ за яах ямар ч гэсэн тэгэл 3 гэр хувааж байгаа байхгүй нөгөөдөл чинь. Тэгэл орой нэг хоолоо хийж идчихсагаад нэг өдөр л 50 мянган төгрөг идэд ингэж шизүү үстэй мэн нөгөө тий. Ер нь хоньны мах нэг 9500 9800 тал байна ер нь бол. Энэ дээр харин энэ ченжүүдийн гар дамжиж ингэж зарагдчих айгүй муугаад байгаа байхгүй. Болдог бол ерөөсөө хөдөөний малчтаас аваад шууд хэрэглэгчтэй өгж явах юм бол энэ их зөв сонголт арай хямдхан очино. Тэгэхгүй болохоор чинь дундаас нь ченжүүд авч дахиж үн нэмээд үнийг хөргөл гаргаад байгаа. Орлого олоод дундаас нь бас яагаад байгаа шүү дээ. Энэ чи бас ченжүүд нэг бодлын дундаас нь аавн тийм ээ. Аваад энийг шулн хадгална энэ төртөө бас юу нэмэгдчихэж байгаа шүү дээ. Тэгэлгүйгээр шууд хөдөөний малчтаас яриад шууд энэ лангуун дээр ирж нийлэх юм бол тэгээд хүнийхээ гарт айгүй арай боломжтойгоор очих боломжтой. Одоо жоохон хямдруулмаар л шараа дэнд байна. Махавч одоо ингэ грамаар нэг хилээр хагас хилээр л авч ш одоо айгүй хүнт байна. Өхрийн махайг бол би 15-аас ирсэн. Тэгээ би бас энэ гүрэн эргүүл хийж явахдаа нэг 45-ыг авахаараа 10-оор нь юу аваад татсан мах авч байгаа юм. За яхаа татаад нөгөө юунаас 15-аас нь 2 хил яхаа ахын дахин явахгүй. Гарамлж авалтаа ш. Тиймэрхүү л жоохон хямдруулбал сайн л байна. Энэ махыг хэд ер нь нэлээд хүнд. Хараа хүнд. Нохоон хүртэл хоол олдохгүй ш. Одоо лангуун хоосон доо ш. Одоо эндээс л жоохон нохооны хоол авах санаатай л явж. Тэгээ жоохон хэцүү л байна. Одоо хэцүүгээд яхаа ямар авч идэхгүй болчих ш. Хямдруулбал хэрэгтэй л юм. Аль талаа. Ер нь энэ гэрээ хараад аяг хэцүү ш. Дандаа л ажилтгаа одоо манай ажилтгаа 2 залуу ш. Ажиллаа болохгүй н корона болсон гэл ингээл. Тэгч одоо махшил ямар хоолгүй байгаа дэлтэй ш. Тэгэл тиймэрхүү. Ард түмэнтийн одоо махсуул аав тэгээ махсуул нь үнд орсон. Хэл махахтал 10,000 төгрөг авчихсан. Тийм л шүү дээ. Өхрийн махыг чинь 11-ээр авлаа. Хоньны махыг чинь гэдээр авлаа. Ясаар авсан. Зарим нь 7,000-аар зардаг, зарим нь 10. Өхрийн мах ч одоо энэ дээр 16,000 гэж штэ. Цулна. Нэг нь хажууд нь бол 11,000-аар зарж байна. Зарим нь одоо хоньны махыг чинь 7,000-аар зарж байна. 8,000-аар харьцангуй үнэтэй. Тэгтээ яг одоо хаврын нөхцөл энд улсын хэмжээнд нь байгаа дундаж үнийн бол байх л хэмжээний юм. За зүгээр энэ дотороо лангуу дотороо нэгж гүйжээдэг бол буруу юм. Харин зарим сүлжээ дэлгүүрүүдээр өхрийн цул мах 17,600, өхрийн татсан мах 16,600, хоньны гуй 10,900 төгрөгөөр зарагдаж байлаа. Ингэж бодохоор зарим иргэдийн авч байгаа цалин хүснийхээ талыг зөвхөн мах авахд л зарцуулдаг боллоо. Урд хөрш рүү их хэмжээний мах гаргаад байдаг хэрнээ дотоодынхоо хэрэгцээг бүрэн дүүрэн хангачаад экспорт хийдэг болмоор байгаа юм. Тэр зохицуулалт хийж чадлагүй байсаар махны үнийг өсгсөн, буулгаж чадахгүй байсаар намар боллоо. Үдэд махны үн буусан байх ёстой ч өмнөх жилийнх шиг үн ханш руугаа орсонгүй гэж зарим иргэд ярьж суухан тодорхойллоо.